Гренландынхаа нуугад явж байна. Өнөө үдшийн нар харах тийм аял захиалсан. Тэгээд тэрэн лугаа явж байна. 37-40 минут алхаад очих юм байлээ. Тэгээд гадаа ер нь амар хүүтэй жиндүү байна. Тэгээд ер нь байгаа бүх юмнуудаа давхарлаад өмсчлөө. Яаж язаар нэг юм ноос малгай. Им фо 2 авсан байсан. Тэрийг өмсөө явж байна. Тэгээ одоо тэр харагдчих. Тэр хэсэг дээр очих юм байлээ. Тэр хэсгээс л явах юм байлээ л дээ. Одоо яг тэр том завны яг хажуу талаас л тэр аваас явах юм байлээ. Тэгээ би одоо явахын тулд чи явсараад ингэж буугаад ингээд тэрүүгээр яваад ингээд тойроод ирнэ. Тэгэхэд нэг за 37 минутыг зааж байгаа. Тэгээ яг хурдан явбал нэг 35 минут удаа явбал 40 минут явах бах. Аялал маань тэгээ ямар ч байсан гайгүй болчих واخ гэж бодож ин өдөр очиж захиалсан. За онгоцоо хүлээж байна. Үдшийн нар харах гэдэг байгаа шүү дээ. Одоо чинь оройны 22:30 минутаас судална. Одоо нэг 15 минут үлдэж байна. Тэгээд нэг юм түр хүлээдэг юм өрөө байна. Тэгээд эндээ бол сайхан дулаах юм байна. Оо энэ туучны Land Cruiser 80 гэдэг юм шиг. Жуан. Энэ Дани улсаас Дани тэндээс ирсэн нэг хүн гэнэ 3 аялагч гэн. За тэр манай жолооч бололтой. Эндээс энэ хүн л энэ ирэх гэж байгаа юм. Энийг л энд нэг жижигхэн завирж байна. Яах юм бол та. Энэгээр хүмүүсээ зөөж аваачих юм уу эсвэл арайч биднийг энэгээр зөөхгүй хаа. Жоох юм шүү дээ. Ачаа болох гэдэг юм лөө. Одоо энэ хүмүүсийн царайг харах юм бол ер нь яг нэг юм монголжин хүмүүс байгааз царай марийн. Одоо энэ хүнийг бол Монгол төдөө явж байвал нэг Монгол ах уу байл гэж харахаар. Яг юм монголчууд царайтай хүмүүс байдаг юм байна. За нэг юм өргөн жижиг шар завирж байна да. Энэгээр л явах нь да. Water taxi. Нок water taxi гэнэ. За нэг юм. За энэ дотор бид чихэлдээ суугаад явж өгөх юм да. За халин байна уу? Хараа. Одоо тэнд харагдж байгаа нэг юм мөсөн ууд руу явж байна. Авч үзгээд. Одоос их жоохон харагдаад байсан чинь дөхөөд ирсэн чинь бас нэлээд том мөсөн болов шүү. За явсараад хажууд нь өрөөд ирлээ да. Яа бас гоё юм аа. Сүртэй юм бэ чи аа. Гэ далай донд ийм том мөсөө болоо ичх гэж. Ёо. Скада гамхта. Яа эргэж байгаа юм байна шүү дээ. Чи барихгүй бол унчих гээд эвгүй юм аа. Бас сүртэй харагдсан юм байна шүү. Ёо, ямар гоё юм бэ чи. Яста ингэж ийм ойроос ийм том мөсөө бол харж байгаагүй өстой гоё юм байна энэ чи. За. Авцаата. Бүлтнэ. Бүлтмат. За яг энэ л үзмжийг харах гэж үдшийн юм нарны аял хийж байна. За одоо чинь шөнийн 11 цаг 40 минут орчим болж байна.
Тэгэхэд одоо нар жаргаагүй юм байна. За энэ дэм хүрхрэн дээр ирсэн байна. Ингээд дэшигээ битүү манан болчихчээ. За Гренландын энэ үдшийн нар харах аялал гэдэг ийм аялал хамрагдж байгаа. Яг л нэг ийм гоё нар жаргаж явах үеийн одоо ийм аялал юм да. Одоо чинь шөнийн хэд болж ийн хараадах шөнийн 11 цаг 45 минут болж ийн. Тэгэхэд ингээд нар жаргаагүй байж байгаа. Яг энэ хэсэг бол үнэхээр гоё харагдаж байна. За аялал маш сайхан амжилттай болж өнгөрлөө. Одоо шөнийн 1 цаг болох гэж байна. Шөнийн 1 цаг болох гэж байхад ийм гэгээтэй байна. Нар ерөн доошлонгууд бас манан айгүйх буучт юм байна. Тэгээ одоо анх удсан бомб дээр ирж байна. Одоо эндээс буудлуугаа нэг 37 минут орчим алхах нь. За тэгэл өнөөдөр аялал дуслаа да. Гренландын энэ ер нь гоё аяллуудын сонгоод явуул үнэхээр гоё юм байна. Midnight Sun гэдэг. Одоо шөнө дундын нар харах юм аялдаа орчоод. Одоо явж гин гадаа. Одоо чи яг шөнийн 1 цаг 30 минут болж байгаа. Тэгээд нэг иймэрхүү гэрэлтэй. Тэнд үндсэндээ нар тэнд жаргасан нар бол ерөнхийдөө байгаа. Тэгээд үйл бүрхчдэг юм байна. Тэгэл ерөнхийдөө харахгүй болчдөг юм байна. Тэгээ яг энэ үе нь бол ер нь 5 сарын 25-наас 7 сарын 25-ны хооронд ч юм уу нэг 2 сар ерөнхийдөө байдаг гинэ. Тэгээ яг энэ хугацааг нь ашиглаад тэр одоо шүн дундын нар харах юм аялал гэдгийг хийдэг гинэ. Одоо нүгээр явсаар хагаад энэ үхэн манай бодол байгаа. Тэгээ ороод нэг халуун цай ууж аваад та тэгээ одоо өглөө тэгээд онгоцны бодлоор явна да. Энэ удаагийн аялал бас гоё. Шинэ юмнууд үзлээ, харлаа. Сайхан л явчихлаа. Шөнө 1:30-д Гренландын нэрслэл Нук хот нэг иймэрхүү байна да. Яг тэр гэрэл асаад байгаа тэр одоо хэсгийн цаана яг төв хот нь байгаа гэсэн үг. Хотынхаа төв гэх юм уу да. Энэ болохоор зэрэг арай нэг өөр хэсэг гэх юм уу да. Сая тэр харагдж байгаа яг хэсэг дээрээс очиж алхаж очиж сууж аялдаа явчаад буцаад ирж байна. Одоо энэ дундор алхаж яваад тэр хавьд манай байшин байгаа. Энд ингээд засвар хийж байна. За тэнд харагдах нь тэнд ерөнхийдөө одоо нарны туяатын тусаал байж байна. За Гренландын аэропорт дээр байна. Duty free дотор явж байна. Тэгээ ер нь дандаа ийм далайн хамны ийм арсаараа юм хийдэг юм байна. Далайн хав. Өчигдөр өөрөө бас далайн хав явж ирсэн. Харсаа. Ер нь бол их тийм юу байдаг юм биш үү? Энийг нэг углаад үзье да. За далайн хавны арьсан байли. Эвтэйхэн л юм байна. Зөөлхөн гоё илдсэн байд юм байна арьсан. За далайн хавны арьс. Баа. За ерөнхийдөө Гренландын Duty free нэг иймэрхүү. Дан. За тэр Гренландын нэг онгоц байна. Бид нар нэг иймэрхүү жижиг онгоц авал
нисчихсэн да. Буцаа тэрүүгээрээ л нисэх бах та. За онгоц 3 цаг нислэг хойшлснээ эцэст одоо суухгаа явж байна. Ямар ч байсан ингээд Гренландда баярлаа. Сайхан аяллаа. Ийм орон улс, ийм газар нутаг байдгийг үзлээ харлаа. Hi, hello. I know you told your friend you're not okay. And tell me what's wrong and why you never said you felt that way. And guess you're trying to stay strong and fake a smile until I look away. But I've known you too long.